U17 2026 улсын аварга шалгаруулга тэмцээний алтан медаль Наран туя эзэнтэй спортын мастер баяр сайхан ахлах дасгалжуулагчтай Болор номын ахлагчтай Дархан уул аймгийн Дархан политехник коллежийн Дархан Харцууд байгаа. Монгол Улсад өсвөрийн волейболын спортыг хөгжүүлэх ирээдүйтэй тамирчдыг нээн илрүүлэх Монгол Улсын шигшээ багийг бүрдүүлэх зорилготой U17 насны улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн энэ сарын 17-наас 24-ний өдрүүдэд Баянгор аймагт зохион байгуулагдлаа. Улсын хэмжээнд 21 аймаг нийслэлийн 9 дүргээс нийт 64 багийн 1000 гаруй өсвөрийн тамирчид оролцож ур чадвар ахвалцсан байгаа сорин өрсөлдсөн юм а. Тус тэмцээнд спортын мастер баяр сайхан дасгалжуулагчтай Дархан уул аймгийн Дархан политехник коллежийн Дархан Харцууд баг алтан медаль цом, эрэгтэй баг шагналт 4-р байр эзэлсэн амжилтыг үзүүлжээ. Баг тамирчдыг өнөөдөр аймгийн засаг дарга хүлээн авч хүндэтгэл үзүүлж тамирчин тус бүрийг 300 мянган төгрөгөөр дасгалжуулагч багшийг 1 сая төгрөгөөр урамшуулахаас гадна хувийн зүгээс гарын бэлэг гартууллаа. Аймаг дүүргүүдээс эрэгтэй эмэгтэй баг хоёулаа ийм өндөр шигшээ шалгарсан аймаг дүүрэг байхгүй. За тэгээд эмэгтэй баг маань аваргын алтан медалийн боловслон гасан бол эрэгтэй баг маань шагналт 4-р байранд орсон. За нийт манай эмэгтэй баг тэмцээний туршид 11 тоглолт хийж 2 хожигдолтойгоор 9 хожигдолтойгоор аваргын цомыг их нутагтаа Дархан хоттой авчирсан ийм бахтан амжилтыг үзүүллээ. За Дархны эмэгтэй волейболын түүх ярих юм бол эмэгтэй волейболын түүхэнд 88 онд хүрэл медаль авч ирсэн байна. За 2008 онд сонгон шалгуулах тэмцээнээс хүрэл медаль авч ирсэн байна. За тэгээд улсын аваргын алтан медалийг бол одоо энэ Дархан хот байгуулснаас хойш юусаа авч байгаагүй. Тэгээд ийм сайхан бахтан амжилтыг манай хүүхдүүд бас гаргаж чадлаа. Тэгээд одоо төгсдлөө энэ хүүхдүүд бас 2-3 жил бас энэ амжилтаа баттгаад илүү их хичээгээд тэгээд цаашаа дээдлийг болон Монгол улсын шигшээд бас Дархан хотоос бас олон тамирчид бас энэ багаас бас тоглох байх гэж найдаж байна. Ер нь бол бидний зорилго дээдлийг Монгол улсын шигшээд Дархан уул аймгийн тамирчид тоглохын төлөө тэрний төлөө бас ажиллаж байгаагаараа бас онцлог байна. Одоо энэ хүүхдүүдийн хамгийн амжилт гаргаж байгаа гол үндэс нь ерөөсөө аймаг орон нутгийн барьж байгаа бодлого манай засаг даргын барьж байгаа бол өсвөрийн хүүхдүүдэд дэмжих чиглэлгээд энэ зарласнаас хойш хүүхдүүдийн амжилт эрс үсэж байгаа. Тэр яг одоо ингээд сакс волейболчдгүй бүх спортын төрөлд анхаарал. Тэгээд дээрэс нь хүүхдүүд чинь бие биентэйгээ өрсөлдөд шилдэг болохын төлөө аймаг орон нутгийнхаа нэрийг гаргахын төлөө илүү хичээгээд эхэлж байгаа. Хүүхдүүдтэй барьж байгаа бэлгийн юу гэхээр хүүхдүүдийг урамшуулад хүүхдүүд урмаар явдаг болохоор энэ урмыг аваад илүү хичээгээд явж байгаа. Үнэхээр сайхан. За тэгээд бидний ингээд дасгалдгүй бэлтгэл сургуулиар хангадаг. За политехник коллежийн захирал Нарантай ягчтай болон за усуу компани захирал Ганзург ахтаа маш их баярлалаа. Мөн Дархны дулааны дэлхийн станцын захирал Жаргал сайхан захиралтай баярлалаа. Олоолоо тоглож байгаа, зааланда ороод бэлтгэлээ хийж байгаа хугацаанд аймаг орон нутгийнхаа нэрийг өндөр төргөөд бүх чадлаараа хүүхдүүд маань багш хүний хувьд сайн хичээнэ л гэж бодож байгаа. Аваргын төлөөх тоглолтод Дархан Харцууд баг Хилчин багийг 2-1 харьцаатайгаар хожиж алтан медалийн эзэд болсон. Мөн багийн ахлагч Болор номин шилдэг тэгш тоглогч, багийн тоглогч Элбэг Жаргал шилдэг давуулагчаар шалгарчээ. Би үлээл спортоор хичээлээд 5 жил болж байна. Тэгээд энэ спортод чамгүй их амжилт гаргаж байгаа. Тэгээд багш маань энэ бүхний ард бас байгаа. Тэгээд дарханчууд маань байгаа. Тэгээд саяны тэмцээний хувьд бол бид нар бас яг зорьсон зорилготой хүрсэн. Тэгээд зориод маш олон оны бэлтгэлээ хийгээд багаараа хичээгээд тэгээд ингээд энэ амжилтанд хүрсэндээ их баяртай байна. Зүрсэн тоглолт их сэтгэл өндөлцүүлсэн тоглолт байсан. Тэгээд 38-36 гэдэг бол үнэхээр бас сэтгэл зүй шаарддаг тийм үе байсан. Тэгээд эцээ хожоод тэгээд авраг дээр гарч ирээд яг тийм зүрсэн тоглолт хийхээр авраг дээр гарч ирээд өөрсдөндөө амар ихтэй за бүгдээ хичээчүүл чадах юм байна гэд гоё урам зориг ороод тэгээд авраг дээр бүгдээ гоё зоригтой бидний нэгэндээ итгээ тоглосон болохоор авраг авсан баха гэж бодож байна. Шилдгийн ард би ганцаараа байгаагүй ингээд энэ бол хувь хүний спорт биш багийн спорт болохоор багаараа маш их бэлтгэл хийсэн бид нар. Тэгээ магаараа маш их бэлтгэл хийсний эцэст алтан медаль аваад өөрөө шилдэг давуулагч болсондоо амар баяртай байгаа. Би энэ спортоор хичээлээд 3 дахь жил рүү орж байна. Манай гэр бүлийнхэн бүгдээрээ спортоор, волейболын спортоор хичээлдэг. Тэгээд багада ээж аваа хоёрыгаа дагаад заалаар амар явдаг байсан. Тэгээд манай их ч бас спортоор, энэ волейболын спортоор хичээлдэг. Гэр бүлээсээ амар их үлгэр жишээ авч багасаа энэ спортод амар хайртай болоод тэгээд энэ спортоор хичээлж эхэлсэн.
Дархан хотынхоо нэрийг өндөрт гаргаж яваа нийт баг тамирчидаа спортын өндөр их амжилтыг хүсье.